Цэцэрлэгийн эрхлэгч байгууллагын мэдээлэлээ баталгаажуулж гэрээгээ хянах заавар. Сайн байна уу? Цэцэрлэгийн эрхлэгч танд e-гэрээ систем нэвтэрж ороод хувийн болон байгууллагын мэдээлэлээ баталгаажуулах цэцэрлэгийн гэрээний загварыг засах заавар хүргэж байна. Нэгдүгээр e-гэрээ системд нэвтрэх. E-гэрээ цэгийн цэхэн моцон зочилж дэлгэцийн баруун дээд болон байрших нэвтрэх гэдэг дээр дараад дан систем ашиглан нэвтрэх гэдгийг сонгоход дан танил нэвтрэлтийн систем рүү автоматар үсэрнэ. Банкны эрх нэг удаагийн код гээд өөрт тохиромжтой хувилбараар нэвтэрч ороорой. Хэрэв та өмнө нь e-гэрээ системд дан мэдээлэлээ хэдийнэ баталгаажуулсан имэйл хаягаа холбосон бол өөрийн боломжтой хувилбараар нэвтрээрэй. Гарын үсгээ үүсгэх. Та хувийн болон байгууллагын баримт бичиг баталгаажуулах үүднээс баталгаад гарын үсгээ нэг удаа чанартай үүсгэсэн тохиолдолд цаашид бүх төрлийн баримт бичиг ашиглах тул ахиж үүсгэх шаардлагагүй юм а. Гарын үсгээ зурж үүсгэсэн тохиолдолд өргөжлүүлэх товч дарснаар таны гарын үсэг аливаа баримт бичигт хэрхэн зурагдах нь харагдах бөгөөд буцах товчтой дарж дахин зурах эсвэл зургаар оруулах боломжтой. Хэрэв зургаар илүү чанартай оруулах бол дараах өргөтгөлөөр гарын үсгийн бичвэртэй зураг оруулсны дараагаар гарын үсэг үүсгэх цонхны доод хэсэгт байрших, гарын дэвсгэр харилцах гэдгээр дараад гарын үсгийн бичвэртэй хэсгээ зөөгт харуулад үүсгэсэн тохиолдолд таны гарын үсэг гэрээнд илүү боловсронгуй зурагдах юм а. Аль ч тохиолдолд та тохирох зайд гарын үсгийн бичвэрээр татаж тод чанартай үүсгээрэй. Имэйл хаягаа холбох. Имэйл хаяг гэсний харалтаа байрших, холбох товч дээр дараарай. Таны бүртгүүлсэн имэйл хаягт таныг тус имэйлээрээ цаашид нэвтэрч орох үед ашиглах 8 орон бүхий нууцуг болон 6 орон бүхий нэг удаагийн баталгаажуулах кодтой цахимшуудан очих юм а. Та баталгаажуулах кодоо хийгээд нэвтрэх нүд автоматар өсөрч имэйлээрээ нэвтрэх гэдгийг сонгоод имэйл хаягаа бичээд 8 оронтой нууцуг ашиглан цаашид бүртгэлтэй төхөөрөмжөөс хэлбэр бөгөөд хурдан нэвтрэх боломжтой болно. Цэцэрлэгийн профайл руу шилжиж тамганы дарцын зургийг чанартай оруулах. Тамганы дарцын сканцсан зургаа дараах өргөтгөлөөр оруулж татаж тааруулаад гарын дэвсгэр харилцах гэдгээр дарж чанартай оруулсан тохиолдолд систем ашиглах боломжтой болох юм а. Хувийн болон байгууллагын мэдээлэл амжилттай баталгаажуулсан бол цэцэрлэг эцэг их асран хамгаалагч харгалзан дэмжигчтэй хамтран ажиллах гэрээгээ засах болон хянахад бэлэн боллоо. Дэлгэцийн зүүн талд байрлах цэцэд байрших, холбоос загвар гэдэг дээр дарахад системээс автоматар үүсгэсэн гэрээний загвар харагдана. Гэрээний нэрний ард байрлах, үйлдэл гэсэн 3 зэг дээр дарахад эрхлэгчийн зүгээс засвар болон гарын үсэг зурах гэсэн боломжит 2 үйлдэл харагдана. Нэгдүгээр цэцэрлэгийн гэрээний холбоос загварт засвар хийх. Цэцэрлэгийн гэрээний нэрний ард байрлах, үйлдэл гэсэн 3 зэг дээр дарж засах гэж дарснаар та энэхүү жишг гэрээнд үндсэн 4 алхмын дагуу хүссэн өөрчлөлтөө хийж болно. Үүнд гэрээний төсөлд өөрчлөлт оруулах, гэрээний оролцогч талууд буюу бүлгийн багшиг тус гэрээнд оролцоогүй болгож хасах, гэрээнд нэмэлт мэдээлэл нэгтгэх боломжтой талбар байршуулах зэрэг өөрчлөлт оруулах боломжтой болно. Нэгдүгээр алхам баримт бичиг үүсгэх алхамд хийж болох өөрчлөлт. Дэлгэцийн зүүн талд байрлах баримт бичгийн нэр гэсэн мөрөнд уг гэрээг жишг байдлаар нэрлсэн бөгөөд өөрчлөлт оруулсан тохиолдолд түүний дагуу гэрээний чагсаалт үүсэж явах тул хэрэг өөрчлөх бол уг үсгийн алдаа хит урт нэрлэхгүй байх зэргийг анхаарна. Харин дэлгэцийн төв хэсэгт байрлах гэрээний төсөлд нэмэлт агуулга болон цэцэрлэгийн нэр зэрэг агуулга гараас шивж нэмэх боломжтой. Гэхдээ агуулга нэмсэн тохиолдолд дараагийн алхамд эрхлэгч, эцэг их бүлгийн багш зэргийн бүглэх шаардлагатай мэдээллийг системээс байршуулсан байрлал буюу орон зай хувьд зөрөх, гэрээний бичвэртэй давхцах зэргээр өөрчлөгдөж болзошгүй гэдгийг анхаараарай. Хэрэв та санамсаргүй байдлаар хийх ёсгүй өөрчлөлт хийсэн тохиолдолд дэлгэцийн зүүн урд хэсэгт хуудас бүрт байрлах X тэмдгийг дарснаар дахин үндсэн жишг загвар дээр ажиллах боломжтой болно. Өөрөөр хэлбэл аливаа өөрчлөлт оруулсан тохиолдолд бүрэн дуусгаж хадгалаагүй бол өөрчлөлт орохгүй анхаарна. Баримт бичгийн нэр өөрчлөх үндсэн гэрээний төсөлд агуулга нэмэх болон хасгаас тусах тохиолдолд таны зүгээс энэ алхамд өөрчлөлт оруулах шаардлагагүй юм а. 2-р алхам оролцогч алхамд хийж болох өөрчлөлт. Хэрэв та цэцэрлэгийн гэрээгээ эрхлэгч, эцэг асран хамгаалагч, бүлгийн багш гэсэн 3 тал бүхий оролцогчтой байлгах нь зүйтэй гэж үзсэн бол энэ алхамд таны зүгээс хийх өөрчлөлт байхгүй. Харин зөвхөн эрхлэгч болон эцэг асран хамгаалагчийн хооронд байгуулах нь зүйтэй гэж үзвэл та өмнөх алхам буюу гэрээний төслийн ихэнх болон сүүл хэсэгт байрлах
бүлгийн багшийн мэдээлэл бүглэх баталгаажуулах бичвэрийг устгах нь тохиромжтой юм а. Энэ тохиолдолд та дэлгэцийн баруун дээд талд байрлах өмнөх товчтой дааж 1-р алхамд очиж бүлгийн багшийн оролцох хэсгийн агуулгыг гараас устгаад өргөжлүүлэх дарж оролцогч алхмыг доош гүйлгээд оролцогч 3 буюу улаан өнгөтэй бүлгийн багш гэсэн талын зүүн доор байрлах устгах товчийг дарвал тус гэрээ зөвхөн эрхлэгч болон эцэг хасран хамгаалагчийн хооронд баталгаажих боломжтой хоёр талт гэрээ болж хувирах юм а. Харин оролцогч 1 болон оролцогч 2 гэсэн талыг устгаж болохгүй бөгөөд тохиргоонд ямар нэгэн өөрчлөлт оруулах шаардлагагүй анхаарна уу. 3-р алхам талбар үүсгэх алхамд хийж болох өөрчлөлт. Энэ алхамд гэрээний оролцогч талуудаас ямар төрлийн мэдээлэл авах дээр шинжлэх боломжтой бөгөөд дэлгэцийн зүүн талд системээс автоматар үүсгэсэн гэрээ тохиолдолд нийт 3 оролцогч талтай буюу тал бүр өөр өөрийн ялгаатай өнгөтэйг анзаарч болно. Аль оролцогч талын бүглэх болон баталгаажуулах мэдээлэл байна тэр өнгийн талбарыг байршуулах боломжтой бөгөөд системээс үүсгэсэн энэхүү холбоос загвар үүссэн үндсэн талбаруудыг устгахгүй байх нь гэрээнд алдаа гарах эрсдэл үүсэхгүй байх боломжтой юм а. Жишээлбэл оролцогч 1 буюу эрхлэгч таны зүгээс нэр цэцэрлэгийн албан ёсны хаяг, гарын үсэг тамга зэрэг талбаруудыг тохирох зайд байршуулж өгсөн байгаа. Тодорхойлбол таны нэр дан системээс автоматар татагдаж таны гарын үсэг тамга гэдэг дээр тарахад баталгаажсан мэдээллийн дагуу дуудах бөгөөд харин цэцэрлэгийн хаягаа дараагийн алхамд гараас бүгэлж хадгалснаар эцэг хасран хамгаалагчийн зүгээс үүсэх гэрээ бүрт гарын үсэг тамга дарах болон цэцэрлэгийн хаяг бичихгүй байх боломжтой юм а. Эцэг их хасран хамгаалагчийн талаас нэмэлт мэдээлэл авах бол дэлгэцийн зүүн талд байрлах оролцогч 2 гэдэг дээр дарж цэнхэр өнгийн талбараас тохирох зайд зөөж байршуулад текст болон тоо зэрэг гараас бүглэх талбар нэмсэн тохиолдолд талбараа заавал нэрлэж өгөх шаардлагатайг анхаарна уу. Жишээлбэл текст талбарыг зөөж байршуулад яаралтай үед холбоо барих нэмэлт дугаараа бичнэ үү гэвэл ойлгомжтой болно. Гэхдээ эцэг их хасран хамгаалагчийн хувьд ийм өнгөлөг цахим системээс автоматар үсэрч гэрээгээ баталгаажуулах тул энэхүү алхамд өөрчлөлт хийхгүй байх нь эцэг их хасран хамгаалагчид илүү хялбар юм а. Системээс үүсгэсэн байгаа гэрээний хувьд эцэг их хасран хамгаалагч хүүхдээ хэн болохоо сонгоод утасны дугаараа гараас бичиж дан системээс овог нэрийг нь автоматар татаж гарын үсгээр баталгаажуулахаар тохируулсан байгаа. Оролцогч 3 буюу бүлгийн багшийн хувьд 1-р алхамд гэрээний төслөөс бүлгийн багшийн бүглэх болон баталгаажуулах агуулгыг гэрээний дээд болон доод хэсгээс хасаж 2-р алхамд оролцогч 3 үеийг устгасан тохиолдолд бүлгийн багшид хамаарах улаан өнгөтэй талбарууд тэр чигтээ үлдсэн байгаа харагдана. Энэ тохиолдолд дараагийн алхам буюу сүүлийн алхамд шилжихэд бүлгийн багшид хамааралтай байсан 4 талбар автоматар устгах юм а. Хэрэв гэрээний оролцогч талд өөрчлөлт оруулаагүй тохиолдолд системээс үүсгэсэн чигээр нь явахд тохиромжтой юм а. 4-р алхам илгээх алхамд хийж болох өөрчлөлт. Энэ хэсэгт эрхлэгчийн олон удаагийн үйлдэлийг нэг удаагийн үйлдэлээр хадгалах боломжтой бөгөөд цэцэрлэгийн албан ёсны хаяг утасны дугаараа гараас оруулж доор нь байрших, тангаас мэдээлэл татах, цэнхэр хөндлөн товч дээр дарснаар таны мэдээлэл хадгалагдаж гэрээ үүсэх бүрт гараас бүглэх болон дуудах шаардлагагүй болно. Ингээд таны хувьд өөрчлөлт болсон гэж үзвэл дэлгэцийн баруун дээд болон байгаа загвар хадгалах товч дээр дарснаар таны өөрчлөлтийн дагуу энэхүү гэрээ үүссэн гэсэн үг ээ. Ингээд та бүхэн цэцэрлэгийн гэрээнд өөрчлөлт оруулсан эсвэл өөрчлөөгүй хүлээн зөвшөөрсөн бол эцэг хасран хамгаалагчийн зүгээс үүсэх гэрээ бүрт эрхлэгчийн зүгээс гарын үсэг зурсан байхаар урьдчилан баталгаажуулж хадгалах боломжтой. Ингэхийн тулд холбоос загвар цэсдээр дарж гэрээний нэрийн ард байрших 3 цэг дээр дарахад гарын үсэг зурах гэсэн үйлдэл дээр дарж гарын үсэг тамга гэдэг дээр дараад үржүүлэх дарж үйлдэлээ амжилттай хадгалаарай. Ингэснээр хоёр талт гэрээ тохиолдолд эцэг хасран хамгаалагч баталгаажуулсан тохиолдолд гэрээ бүр баталгаажсан төлөв шилжиж, гурван талт гэрээ тохиолдолд эцэг хасран хамгаалагч гэрээ үүсгэсний дараа бүлгийн багш нар өөрсдийн хүүхдүүдийн гэрээг өөрт хуваарлаж баталгаажуулна гэсэн үг ээ. Цэцэрлэгийн гэрээний холбоос загвартай холбоотой дараах тохиолдолд гэрээ систем хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу. Үүнд холбоос загварын засах үйлдэлээр өөрчлөлт оруулсан тохиолдолд гэрээтэй холбоотой алдаа үүссэн үед холбоос загварт эрхлэгчийн зүгээс урьдчилан гарын үсэг зураагүй, тамга дарж хадгалаагүй бөгөөд гэрээ үүснээ дараа гэрээ нэг бүрийг баталгаажуулах болсон үед холбоос загвар устгасан үед
цэцэгийг асран хамгаалагчийн зүгээс гэрээ үүсгээс өмнө өөрчлөлт хийж амжаагүй үед цаг зав хэмнэж цаас өрөхгүйгээр байгаль орчин дээлтэй хамт олон болсон та бүхэнд талархал илэрхийлье. Таны гэрээ тантай